өдрийн мэндийг хүргье. За бид бүхэн мэдээж өөрсдийн урлагийн байгууллагынхаа боловсон хүчний бэлтгэлийн байгууллагын тэрээр байгуулж байгаа цаг үеийн олсон чухал ажил гэж ойлгож байгаа манай хамт олон. Тэгээ гэрээнд тодорхой зарц учраас энд нэг олон юм яриад байхгүй. Цэргийн дуучин чуулган хамт олон уран бүтээлч бид бүхэн гэрээнд заасан заалтуудаа чамдлан одоо хэрэгжүүлж, тайлангаа тавьж эргэж одоо үр дүнгээ илтгэх болно. Баярлалаа танд. Баярлалаа гэрээний дуучин чуулган хамт олон уран бүтээлийн архив өдрөдгийг хүсгэрээё. Баярлалаа манай дараагийн хамтын эзэн гаруус байгууллага Үсний батлан гал сургуулийн цэргийн хөгжлийн сургуулийн захирал болоод од гэрээ таныг тайлбарлаа хүрэлцээр таахаа. хамгийн өндөр нь бол одоо Монгол Улсын консерваторийн захиралтай эрүүл ажиллагааны зохион байгуулж одоо яасан үнийг хэлж байна. За тэгээд манай цэргийн хөгжлийн сургууль маань одоо консерватортай хамтын ажиллагааны гэрээр хийж байгаа. Одоо энэ би 2 жилийн өмнөөс ахуулаад одоо тавьсан ийм асуудал байгаамаа. Тэгээд одоо адилхан урлагийн байгууллага адилхан одоо боловсон хүчин бэлддэг одоо сургалтын тогтолцоотой ийм сургалтууд байгаа учраас одоо консерваторийн захиралтай бол цаашдын ажилд нь үрж өндөр амжилтыг хүсье өрөөж манай сургуулийн одоо бид одоо сурагчдыг одоо 6 дугаар ангиас нь одоо суралцуулаад 9 дугаар ангид нь бид нар одоо авахыг одоо хүргэж байгаа суралцуулаад одоо гэрээнд бол ихэд бол бүх юм тусгасан байгаа. Тэгээд одоо консерваторийн нийт багш одоо өдөртний бүлтгүүд одоо эсвэл өндөр амжилтыг хүсээрээ. Баярлалаа. Бидний одоо сургуулийн сургуулийн хамтдаа бидний өндөр амжилтыг хүсгэрээё. Манай дараагийн байгууллага Зохиолын Монголын иргэд бүжигч зүйлийн театрыг хүний нөөцийн ажилтан зовцоо таныг хайснаа хөтөнгөрье. Ингээд тэр зохиолын уран бүтээл мэрэгчдийн сургуулиуд ирсэн байгаа. Ингээд хүний нөөцийн мэрэгчдэн зовцоо таныг хамтын ажиллагаанд гаргаж дурныг хайснаа хөтөнгөрье. манай дарга өнөө өглөө уран бүтээлч та ирсэн бүтэц арга хэмжээ болцоор гэсэн байгаа. Ингээ миний хэлсэн. Тэгээд тус сургууль байгуулалтын ажиллагаа
ариус сурсанд маш их баяртай. Манай хувьд одоо энэ ажлын хүрээнд хийх ажил хийгдэж явж байгаа. Өнгөрсөн 15 оноос эхлээд 11 оны бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн даяар сургалтын сургалт хийж байгаа. Чарти хамтын ажиллагааны олон мөржин хийх болохоор гэсэн юм. Манай төсвөртэй хамтдаа бүгд ажилласан. Хоёрдугаар програмын хөтөлбөрийн явдлын хамтдаа ажлын өндөр хэмжээний хүсгэрээ요. Ийм манай дараагийн байгууллага Cosmos Services компани захирал Бодит гадарман гадуур ажиллаж яваад Cosmos-ийн Services компани төлөөллийг тайснаа ирж хамтын ажиллагаанд гарах дурны тайснаа хөтөлбөр таатаад байна. Соёл урлагийн салбарт урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх, мэргэшүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, хувь нэмрээ оруулж та бүхэнд энэхүү таман бичиг байгуулахдаа таатай байна. Ингээд цаашдын бидний хамтын ажиллагааны хүрээнд Total Music компани зүгээс бүхэл талаараа одоо туслаж дэмжиж ажиллахад бид бэлэн байна. Баярлалаа. Хоёрдугаар Cosmos-ийн хамтдаа хөтөлбөрийн өндөр хэмжээний хүсгэрээ요. Ийхүү Монгол Улсын байрны гэрчлэлийн байгууллагууд хамтын ажиллагааны гаруй сургалтын тавхиндээ ажил төрлийн өндөр амжилт үүсгэрээ дөрвөн зэрэглэлийн компани гэрчлэлүүд таатайна. За гэрчлэлийн урлагийн байгууллагын идэвхтэй судалгааны хөрмөс ихэн баярсан тусмаа хэлцгээе. Өчигдөр дунд сургууль Монгол Улсын хэсэг болсноо. Сургалтыг амжилттай хийж том боломж таадмын хэрэгжүүлсэн. Бид бол мэргэжлийн төвчөрсөн жүжигчдийг мэргэжлийн өндөр хөлбөмбөгөөс одоо бакалавр, магистр, докторийн сургалтыг эвдэхтэй болсон. Энэ жил бол бид наадах магиструудыг болсон байна. Тэгэхээр энэ юу харуулж байгаа вэ? Нарийн мэргэжлийн уран бүтээлчдийг боловсролын шатлсан сургалтыг дээд сургалтын их боломж нээрлээ. Энэ бол хаамттай хэрэгжүүлнэ. Ялангуяа одоо энэ процессын мөрөдлийн урлагийн байгууллагуудын удирдлагуудаас бас үндэсний урлагийн театрын цаг хэрэглэлтэй бол философийн хөрмөөс хийж болж байгаа. Яагаад гэвэл сайтын төвшөнд манай соёл урлагийн удирдлагуудын төвшөнд та энэ сургуулийн анхаараач, энэ сургуультай ач холбогдол өгөөч гэж нэг усудаа санал тавьсан. Энэ бол хамтлагийн хүмүүстэй бас цогцлоо хэлж байна. Өнөөдөр манайгаас хуралдаа бидэрт хандаж сайхан сэтгэлийг өгүүлээ. Тэгэхээр бид бол энэ төлөвлөсөн юмуд байгаа. Одоо сайтын төвшөнд, хамгийн амны сайтын төвшөнд ярьж байгаа. Ялангуяа манай цэргийн өвчнөө сургууль бол их чухал санал тавиад байна. Бид үнэхээр тэндээ бол шууд хүний нөөцөө бэлтгэж жоох учир дутагдaltaй байгаа байна. Тийм учраас төрийн сургуулиуд чинь 2 сая